За, hello guys. Дараагийн бичлэгэнд тавтамжрал. Өдөр болгон бидний дэлхийд маш шинэ сонирхолтой олдрууд олцдог. Олдрууд дотроос шинэ чудуудсан олдрууд гарч ирэхээс гадна мөсөн дотор бидний түүх, шинжлэх ухааны талаарх бүх ойлголтуудыг өөрчлөх хэмжээний цөөнгүй хідэн бас нээлтүүд гарч ирсэн байна. Олон жилийн турш судлаачид дэлхийн хүлдүү мөсөн дотроос хадгалагдсан маш ховор төрлийн олдрууд олж чадсан. Тэдний дунд өслөг амтан цөөнгүй, зарим нь бүр үнэхээр гайхшрам, бүр аимшигтай олдрууд олж эхэлсэн. Харин сүүлийн үед дэлхийн дулаар л эрчимтэй үүснээс үүдэн мөс хайлж бидний урд өмнө огт хараагүй сонин олдрууд дахин таарч эхэлсэн байна. Тэм учраас энэ удаагийн дугаар дээр та бүхэнд мөснөөс илэрч гарсан хамгийн нууцлаг этгээд бас чихүүц төрөлм 5 баримтыг ярьж өгөхөөр шийдлээ. За тэгээд бичлэг хийхээс өмнө та лайк дараагүй, subscribe дарж дэмжихээ бити мартаарай. Намайг үздэг хүмүүсүүдийн 80% нь ерөөсөө subscribe дардгүй үздэг мөлий. Та хэдэн subscribe дарж, лайк дарж дэмжихээ бити мартаарай. За хамтаа бичлэгэндээ орцгоё. За тэгэхээр хамгийн сонирхолтой тавтах баримтаас эхлэе. 2010 онд Оросд 39 сая жилийн настай мөснөөс илрүүлсэн энэхүү Мамамото гэдэг зохицсон тэрхээ бүтнээр хөлдөөссөн тийм олдор олцсон юм байна. Ийм төрлийн амьтдын тархи нь ихэвчлэн огт үлддэг учраас энэ олдор нь үнэхээр гайхалтай нээлт болж тооцогдсон юм байна. Олдорыг эхэндээ олборсон газраас 93 милийн цааш мөсөн агуулгах руу зөөсөн ч дараа нь олон газараар явсаар Москва хотод байгаа юм байна. Судалгаагаар энэхүү Мамамото амьтад нь ердөө 6-аас 9 настай байсан нь тогтсон. Магадгүй ийм жаахан байсан учраас бүтнээрээ хадгалагдах боломжтой байсан гэж эрдэмтэд тайлбарласан байна. Тархийг нь нэгтэлж үзэхэд ард талын тархи буюу cerebellum нь маш сайн байдалтай, цагаан болон саарал идүүд нь хүртэл ялгарч харагдаж байгаагаар олдсон юм байна. Урд хэсгийн тархи нь харьцангуй муу нөхцөлтэй байсан ч толгойд нь өрөмдөж зөөлөн эд хүртэл үлдсэн судлаачдыг гайхширлыг төрүүлж чадсан юм байна. Хэдийгээр энэ амьтдын тархи нь өөр дахиж олдоогүй ганцхан тархи олдсон боловч Мамамото гэдэг амьтад 2007 он болон 2009 онд хоёр бас эмэгчин Мамамото бас олдож байсан юм байна. Тэдний арыг ясны бүтцэн нь хоорондоо өөр байсан учраас Мамамотын хувьслын өөрчлөлийн талаарх шинэ хамгуудыг дэвшүүлэхэд хүргэсэн юм байна. 39 сая жилийн настай мөснөөс илэрсэн амьтны тархи олдсон гэхээр энэ олдрыг бүхлийг хадгалж үлдэхэд бурхан бол мөсийг гайхалтай бүтээжээ. За тэгэхээр дөрөв дэх баримт. 5300 жилийн өмнө мөсөнд хадгалагдсан үлдсэн хамгийн алдартай хүний нэг бол Өөц буюу Iceman гэдэг хүн юм байна. Түүнийг Австрали, Италийн хилийн Өөц таалын альфын нуранаас олсон учраас ийм нэр өгсөн юм байна. Энэ бол Европын хамгийн эртний байгалийн жамаар бүтнээр нь хадгалагдсан хүний муми бөгөөд зэсийн үеийн амьдралын талаар асар их мэдээлэл өгсөн нээлт болж хувирсан юм байна. Түүний гарал нас нь Өөц ойролцоогоор 5300 жилийн настай. Сонирхолтой нь генетикийн судалгаагаар түүнийг Австралийн өнөөгийн зарим хүмүүсүүдийн өвөг дээдсэд тооцогдож байгаагаар хамгаалсан байна. Биеийн байдал нь эрдэмтэд түүний биеэс 61 ширхэг шивээс илрүүлсэн. Эхэндээ эдгээр нь шашин зан мөлийн шинжтэй байсан гэж үзэж байсан ч ялангуяа өвдөлт намдах тодорхой цэгүүдээр байсныг нотолсон байна. Мөн дээрээс нь дээрх үед амьдарч байсан хүмүүс маш олон төрлийн өвчин тусч байсан байна. Судалгаагаар өөцсөн шимэгч хорхой, суцны хатурал, цүсний чулуу, үеийн мөчний дороотол гэх мэт олон төрлийн өвчнөр шаналж байсныг тогтоосон байна. Хамгийн их зовиртой нь цусны чулуу болон үеийн мөчний гэмтэл байсан гэж үздэг. Шивээсүүд нь яг биеийн эдгээр хэсгүүдээр байсан нь үнэхээр судлаачдын болон эрдэмтүүдийн үнэхээр сонирхлыг төрүүлж чадсан байна. Түүний үхлийн шалтгаан нь юу байсан бэ гэхээр түүнийг олох үед мөрөндөө сумтай байсан бөгөөд толгойн хэсэгт нь цохилтын гэмтэл илэрсэн байна. Энэ нь мөргөлдөөн эсвэл халдлагад өртөж нас барсан байж болзошгүй гэдэг таамаглалыг дэвшүүлсэн байна. 5300 жилд ийм шивээстэй хүн олцсон гэхээр баг манай эртний шивээстэй хүмүүсээс баг тутахгүй юм шүү. Яа гэхдээ эртний хүмүүсүүдийг уурлуулсан бол яах вэ бол. За тэгэхээр дараагийн баримт. Антарктикт яагаад ийм нууцлаг газар вэ гэдэг бол энэ баримт нотолж харуулсан байна. Тэнд маш олон судалгааны багууд болон экспертүүд олон тооны судлаачид очдог ч гэсэндээ энэ бол үнэхээр асар том үйл мэдэгдэх орон зай гэж хүмүүс үздэг юм байна. Тэр нууцлаг үзэгдлүүдийн нэг нь хүмүүсийн цуст хүрхрээ гэж нэрлэдэг улаан өнгийн урсгал юм байна. Энэ үнэхээр цус гэх юм бол бас үгүй. Гэхдээ харахад цус шиг тун аимшигтай юм байна. Улаан өнгө нь бодитоороо төмөр ихтэй уснаас үүдэлтэй. Марс өнгөний хөрс нь улаан өнгөтэй байдагтай ерөөхдөө адилхан гэж үздэг юм байна. Энэ урсгал Антарктикийн MC Murdo Dry Valley бүсэд байрладаг. Taylor Glacier гэдэг мөсөн голоос гоожд юм байна. Усны найрлал нь хит их давстай төмөртэй учраас хөлдөхгүй урсаж чаддаг цорын ганц урсгал юм байна. Судлаачид олон жилийн турш төмөр хаанаас гарч ирээд байгааг ойлгодоггүй байсан ч доорх дүүн шинжилгээг тайлбарласан юм байна. Мөсөн доор нь юу нугдаж байгаа вэ гэхээр доор зурган дээр гарч байгаа шиг нарийн сүлжээтэй дэд мөсөн голууд мөн төмөр ихтэй давсрах маш олон нуурнууд байгааг тогтоосон. Тэгээд энэхүү хацаргалтай олдор нь геолог болон далайн судлал болон мөсөн судлал гэсэн 3 шинжилгээ ухааны нийлбэр дүнгээр
бүтсэн одоо судалгааны ажил гэж тооцогдсон юм байна. Гэхдээ та цусан хүрхрээ олцсон гэвэл итгэх үү? Энэ яг цус шиг харагдчихэв те. Би бол сонсоод итгэхгүй байгаадсандаа энэндээс харахад л яа, нэрэл цусан хүрхрээ харагдчих шүү. Энэ удаагийн спонсор Cover брэнд хамтран ажиллаж байна. Хэрэв та хоолныхаа дараа эсвэл хоолтойгоо холж яадаг хараахан бүтээгдэхүүнээ сонгоогүй байвал Cover брэнд нь органик жимсээр хийдэг маш олон төрлөөр борлуулж байгаа юм байна. Та ойрхон байгаа дэлгүүрээсээ худалдаж авч хэрэглээд нөөцөрэй. За тэгэхээр дараагийн баримт. Энэ баримт нь болохоор бусдыг бодвол айц төрүүлэн бас үнэхээр гонигтай түүхтэй юм байна. 1999 онд Аргентин Чилийн удаа хил дээр орших Лули Лако галтгуулын оргилд 3 мумийн олдсон дэлхийг бол шуугуулсан юм байна. Хэн байсан бэ гэхээр нэг өсвөр настай охин, нөгөө хоёр нь болохоор 6-аас 7 настай хоёр бяцхан хүүхэд байсан тогтоогдсон. Тэд болохоор инканчуудын одоо хийдэг шашны тахилын ёслолын үеэр алуулсан хүүхдүүд байсан нь бол эрдэмтэд тогтоосон. Ёслол нь болохоор манай эртний 1500-аад оны үед болсон байх өндөр магадaltaй. Яагаад эдгээр хүүхдүүдийг сонгосон бэ гэхээр тахилд өргөссөн хүүхдүүд нь болохоор гоо сайхан онцгой эсвэл эцэг ихэн сайн дураараа өргөсөн тохиолдол маш олон байд юм байна. Энэ үйлдэлийн зорилго нь болохоор ихэвчлэн үржил одоо арвин байх, хаант улсын одоо айдслыг сахиулах гэсэн утгатай байсан юм байна. Тэдний амьдралын сүүлийн одоо жилүүд нь болохоор биохимийн шинжилгээр өсвөр насны одоо охидын өмсөн дотроос сүүлийн 2 жилд одоо яг юу идэж уусныг бүртгэл яг таг хадгалагдаж байсан юм байна. Энэ нь болохоор хүүхдүүдийг тахилгаас одоо 1 жилийн өмнө сонгон бэлтгэж байсныг бол харуулж өгсөн байна. Өсөнд нь болохоор кока болон архитай тустай ундаа илэрсэн тэднийг ариун байдалд хүрэх гэсэн одоо төөрөгдөл төрүүлэх, мөн тайвшруулах зорилготой байсан гэсэн дүгнэлтэнд хүргэсэн байна. Нас барах мөчөд болохоор хүүхдүүдийг ойролцоогоор 1.5 м гүнд бол суулгасан. Хасах юм болон хуурай агаарт бол тэдний бие бол гайхалтай хадгалагдаж бол үлдсэн байна. Энэ нь болохоор археологийн түүхэнд хамгийн сайн хадгалагдсан инка тахилын муминууд гэж тооцогдсон байна. Энэхүү баримтыг дүгнэх юм бол инкагийн шашны одоо соёл, хүний тахилын утга, эртний соёлын одоо хахир үнэн зэргийг ил тодоор нь харуулсан маш хүчтэй олдвраар тооцогдож байгаа юм байна. Тэгэхээр инкачуудын хүүхдүүдээр тахил өргөж байгаа олдвор нь гарч ирсэн гэхээр тухайн үед болохоор ямар муухай хэрцгий байсан бэ. Тэгэхээр энэхүү олдвор нь хэдий бидэрт одоо тухайн соёлын асар их мэдлэгээ өгж байгаа ч гэсэндээ үнэхээр гонигтай, хар бараан түүхтэй л олдвор байсан байна да. Амжигтай. За тэгэхээр дараагийн баримт. 2012 онд Оросын эрдэмтэд Антарктикийн одоо хөлдөө твд 2 милийн зузаан мөсийг цоолж судалгаа одоо хийхэд итгэмээргүй зүйл олдсон юм байна. Тэр нь болохоор мөсний доор 25 сая жилийн турш одоо хадгалагдаж тусгаар оршсон одоо аврах том нуур болох Lake Vostok гэдэг нуур олдсон юм байна. Энэ нуур нь ягаад тийм онцгой вэ гэхээр Антарктикийн хамгийн том дэд мөсөн нуур гэж тооцогдсон юм байна. Хамгийн хачаалтаа нь болохоор ийм их даралт, ийм их хүйтэн орчинд ягаад нуур нь бүрэн хөлдөөгүй байсан бэ? Гэх одоо баримт маш их хүмүүсэд сонирхолтой төрүүлсэн юм байна. Тэгээд зогсохгүйгээр судлаачид нуурнаас авсан дээжүүдэд болохоор бидний одоо мэддэг бактериас бүрэн өөр бүтцтэй бичил биетүүд бол илэрсэн юм байна. Зарим нь болохоор үүнийг болохоор дэлхий дээр амьдардаг амьдрал бол биш байна гэж бол таамаглаж эрдэмтдийн донд бол маш том хүчтэй маргалдаан бол бий болж байсан юм байна. Энэхүү маргалдаанд болохоор сорьц бохирдсон байж магадгүй гэж үтсэн мэрэгчтнүүд хүртэл байсан юм байна. Эрдэмтдийн баг нь болохоор 2015 онд дахин одоо өрөмдөж шинжилгээ хийсэн ч одоо олон хүн итгэж өгөхгүй байсан хэвээр байсан юм байна. Тиймээс баг нь болохоор 2016 онд 3 дахь удаага одоо буцаж ирж мөсний доорх өөр нэг тусгаарлагдсан нуурыг бол илрүүлсэн. Энэ нуур нь ч бас мөн адил одоо амьдрал агуулж байж болзошгүй юмаа гэж бол тайлбар өгсөн юм байна. Видеон дээрх одоо хөгжилтэй хэсгийг харах юм бол тэд бол шал өөр бактери олж бүр тахал илрүүлэхийг одоо хүсэж байгаа юм шиг бол хөгжилтэй одоо яриануд бий болж исэн юм байна. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бүх одоо дэлхийн судлаачид болохоор мөсөн доорх экосистем, эртний амьдралын хэлбэр, бусад гариг дээр байж болох амьдралын одоо боломж зэрэг шинэ одоо хаалга нээсэн гэж бол энэхүү олдвороос дүгнсэн юм байна. Яа, гэхдээ мөсөн доор ийм хэмжээний нуур, түүний доторх одоо амьд биетүүд хэдэн сая жилийн турш тусгаарлагдсан оршиж байсан гэхээр дэлхийгээс гадна өөр ертөнцийн амьд биетэн байх боломжтой юу? За тэгээд энд хүрээ дугаар маань өндөрлөж байна. Тэгэхээр та бүхэн таалагдсан бол лайк дараа сабскрайб битгий мартаарай. За тэгээд бид нар дахиад яриаггүй дахиад 5 баримт байгаа. Хэрвээ та бүхэн таалагдсан бол комментс дээр part 2 гэж бичээрэй. Хэрвээ их коммент авах юм бол би дараагийн дугаар дээр заавал part 2-ыг хийх болно. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая.